Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнтэйгээ бидэнд байдаг хамгийн том дайсан юу вэ гэдэг сэдвээр ярилцахыг хүслээ. Тэгэхээр биднийг амжилттай болоход аз жаргалтай болоход бидэнд цаад болж байдаг хамгийн том дайсан бол сөрөг мэдрэмжүүд байдаг. Тиймээс эдгээр сөрөг мэдрэмжүүдтэй устгахыг хамгийн түрүүнд гол зорилгоо болгох зүйтэй болов уу гэж би бодож байна. Тэгэхээр эдгээр сөрөг мэдрэмжүүд яг хаанаас гараад байна вэ гэдэг үндсийг нь мэдэхгүйгээр устгах гэдэг хэцүү шттэ. Тиймээс би өнөөдрийнхөө бичлэгтээ сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодол үүсгэж байдаг гол хүчин зүйлүүд юу вэ? Гол үндэс нь юу вэ гэдэг талаар ярихыг хүслээ. Тэгэхээр айдас, атаажидөө, хар санаа, өөрийгөө өрөвдөх, өөрийгөө доорд үзэх, уур уцаар бүгд сөрөг мэдрэмжийг дагуулж байдаг. Тэгэхээр сөрөг мэдрэмжийг үүсгэх дөрвөн хүчин зүйл байдаг. Энэ дөрвөн хүчин зүйлийг олж тогтоогоод оюун ухаанаасаа зайлуулснаар сөрөг мэдрэмжүүдээ шууд устгаж эхэлнэ. Шууд устгаж эхэлсэн тэр мөчөөс сөрөг мэдрэмжүүдийн оронд бидэнд эерэг мэдрэмжүүд болох хайр, эерэг мэдрэмжүүд болох баяр баясгалан, амар амгалан, эрч хүчүүд тэр дороо орлож эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ дөрвөн хүчин зүйлс юу вэ? Сөрөг мэдрэмжийг үүсгэх эхний зүйл бол бусдыг муулж өөрийгөө зөвтгөх. Жишээлбэл альмаг авч үзэл да, альмагийн ажил дээр цомгтгол болоод ажилгүй болжээ гэж үзье. Энэ тохиолдолд альмагийн уур маш их хүрнэ мэдээж. Альмаа зүг зүгээр сайн ажиллаа хийж байхад альмаг цомгтголд оруулаад ажлаас халтсан. Тэгэхээр түүний дагуу дарагтаа уурлан мөн компани муулж яриад л уурлаад л эсвэл ууртаа байгаагаа батлах тусам альмаа яах вэ? Альмагийн уур бүр их хурж сөрөг мэдрэмжийг бүр ихээр мэдэрч сөрөг бодлууд альмааг эзэмдэнэ гэсэн. Харин үүний оронд эдийн засгийн байдлаас болж хаа сайгүй цомгтгол явагдаж байдаг. Би ганцаараа ажилгүй болцоход байгаа юм бишээ. Надтай адилхан ажилгүй болсон хүмүүс зөндөө байдаг. Тиймээс дараагийн өөрт тохирсон ажлыг аль болох хурдан олох хэрэгтэй гэж бодонгууд альмагийн сөрөг мэдрэмж шууд алга болно. Харин яг альмаа тайвширна, бодол санаа нь цэгцэрнэ, мөн өөрийгөө илүү зорилго руугаа чиглүүлж өгнө гэсэн үг. Сөрөг мэдрэмжүүдийг үүсгдэг хоёр дахь хүчин зүйл бол шалтгаан тавьж өөрийгөө зөвтгөх байдаг. Ямар нэгэн зүйл хийх юмсан гэж бодсон ч түүнийг хийж чадахгүй байгаадаа хүмүүс яадгүй гутардаг, харамсдаг, мөн шаналдаг штэ түүндээ. Тиймээс хүмүүс яагаад түүнийг хийж чадахгүй байна вэ гэдэг тайлбар тавьж эхэлдэг. Тэгээ тайлбар тавьснаар тэр тайлбар нь шалтгаан болж эхэлдэг. Тэгэхээр хамгийн гол нь бусдын нүдээр харсан ч гэсэн тэр шалтгаан тавьж байгаа шалтгаан нь маш үнэмшилтэй, маш тийм хүчтэй, тийм шалтгааныг хайж олдог. Жишээлбэл альмааг авч үзэхэд альмаа одоо дүж гарцсан гэж бодоход альмаа бүжгийн дугууланд явах юмсан гэж байнга боддог. Түүнийг хойшлуулсаар байгаа одоо болтол явж чадаагүй. Тэгээд түүнийх нь одоо тавьж байгаа шалтгаан юу вэ гэвэл нас өнгөрцөн хөвгчтөд байна. Бүжгийн дугууланд явах хэрвээ залуу байсан бол явах байсан байлгүй гэж ярих жишээтэй. Ингээ хүндлэнгийн нүдээс альмааг харах юм бол нэрэл альмаа дүж гарцсан хэрэг залуу хүмүүстэй яаж харьцуулах вэ гэдэг бодлыг бас бусдад төрүүлж чаддаг. Тийм ч учраас нөгөө тавьж байгаа шалтгаан маань маш үнэмшилтэй, хөгшин хүчтэй байдаг учраас альмаа түүнийг ботох болгонд түндээ шаналж түндээ улам ярих болгонд түндээ итгэсэн учраас өөртөө түүнийг байнга хэлж сөрөг мэдрэмжүүдийг дагуулж байдаг. Тэгэхээр шалтгаан нь сөрөг мэдрэмжүүдийг улам идэвхжүүлж сөрөг бодлыг идэвхжүүлж өгч байдаг гэдгийг бас анзаарахад илүүдэхгүй биз. Тэгэхээр сөрөг мэдрэмжүүдийг үүсгэж яадаг гурав дахь хүчин зүйл бол бусдын үзэл бодолд нийцэх байдаг. Тэгэхээр бусдын үзэл бодолд нийцэх тухай би түрүүчийн нийтлэлээр бичсэн байгаа, түрүүчийн видео дээр ярьсан байгаа. Хэрвээ та бүхэн үзээгүй байгаа бол үзээрэй, би линкийг доор оруулчихна. Тэгэхээр бусад хүмүүс таныг яаж харж байна, таны тухай юу бодож байна, юу ярьж байна гэдг нь таны өөрийн бодлоос илүү болоод ирэх тэр цагт сөрөг мэдрэмжүүдийг үүсгэж байдаг. Бусдын үзэл бодолд нийцхийг хүсдэг эдгээр хүмүүс ямар байх вэ гэвэл өөрийн үн цэнгүй мөн өөрийн үнэлэмж маш дуугар байдаг. Тийм ч учраас бусдаас ирэх шүүмжлэлийг маш эмзгээр хүлээж авдаг. Тэгээд өөрийгөө өмөөрөх, сэтгэлээр унах, мөн зовлон зүхрэлт ч орох тохиолдол их гарч байдаг. Тэгээ ер нь бол бид өөрсдөө л хүмүүс намайг юу гэж бодох бол гэд хүмүүсийн өмнөөс бодоод яваад байдаг. Болохоос өндөө бол хүмүүс таны тухай бодох завгүй гэж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэдэнд өөрсдийн гэсэн амьдрал байгаа, өөрсдийн гэсэн асуудал байгаа. Түүн дээрээ л анхаарлаа төвлөрүүлээд явж байгаа болохоос юу таныг бодох тийм мантай байдаг. Тэгэхээр энэ бол бидний зөвхөн өөрийн оюун ухаандаа төсөөлж бодож байгаа бодол байдгийг гэдгийг бас анзаарахад илүүдэхгүй биз.
За ингээд дөрөвдүгээрт өөрийн үүсгэсэн асуудалд бусдыг байнга буруутгах явдал нь сөрөг мэдрэмжүүдийг үүсгэх дөрөв дэх хүчин зүйл болж байдаг. Үүнээс сэргийлэхин тулд миний амьдралыг надаас өөр хинч хариуцахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж сурах хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө хэн нэгнийг буруутгах байгаа тохиолдолд өөрийгөө гэрчлэх тэр үед үүнд би хариуцлагатай надад амьдралаа 100% хариуцах чадвар бий гэдэг бодлыг бодоод үзээрэй. Өөртөө үүнийг давтаж хэлэнгүүт сөрөг мэдрэмж эрэг болон өөрчлөгдөхийг та ч гэсэн анзаарах байх гэж би бодож байна. Тэгэхээр тушаад үзэхэд илүүдэхгүй. Тэгэхээр бусдыг муулж өөрийгөө зөвтгөх, мөн шалтак тоочж өөрийгөө зөвтгөх, бусдын санаанд нийцхийг хичээх, эсвэл бусдыг буруутгах бүрт бид эрч хүчээ алдаж байдаг. Харин энэ бүгдийг олж тогтоогоод түүнийг хаяад би өөрөө амьдралаа 100% хариуцах ёстой гэдгийг мэдэрч эхэлсэн тэр мөчөөс өөрийн эрч хүчийг эргүүлж авч байдаг. Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол цааш нь Facebook, Twitter, Google+, LinkedIn, YouTube гэж цааш нь найз нөхөдтэй дамжуулаарай. Мөн сөрөг бодлын тухай та юу мэдэх вэ? Түүнээс хэрхэн ангижрах вэ гэдгийн тухай таны өөрийн туршлага байгаа бол түүнийг миний буцалж буй амьдрал болсон руу миний амьдрал@ukatumor.com руу илгээгээрэй. Мөн доор комментаа үлдээж болно. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд би Facebook, Twitter дээр өнгөрөх цагаа жоохон хасч байгаа. Тийм болохоор би аль болох блог дээр анхаарлаа төвлөрүүлж эхэлж байгаа. Тийм учраас хэрвээ танд ямар нэгэн асуулт эсвэл өөрийн сэтгэгдэл үлдээх хүсэлтэй байгаа бол блог дээр үлдээгээрэй гэдгийг би бас давхар хэлмээр байна. Тэгэхээр та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн видео хүртэл дараагийн 7 хоногт уулзах баярлалаа.